ямар хүнийг чуулганы удирдагчаар тавих вэ гэдэг асуулт гарч ирсэн. За энэ асуултанд хариулахдаа Паул хоёр загтал дээр биднэрт маш тодорхой заавар өгсөн байдаг. Тэгвэл өнөөдрийн бидний үзэх зүйл маань чуулганы ахлагч, үүшлэгч хүмүүст ямар зааврыг, ямар шаардлагыг Паул тавьсан байдаг юм бэ гэдгийг цөмөр харна. Мэдээж энэ зөвхөн Паул хэлж байгаа биш. Паулаар дамжуулан эзэн хэлж байгаа, эзний тавьж байгаа шаардлага бас эзэн ийм хүмүүсийг удирдлага дээр байхыг хүсдэгэ гэсэн үг. За Титийн 1:5-9. Нөгөөх нь болохоор 1-р Тимотеогоор хоёулангийн бид нар уншина. Нэлээд урт зүйл байгаа. Гэхдээ их чухал цөмөр нэлээд тогтоохон уншия. За энэ бол Тит гэдэг өөрийнхөө нэгэн дагалдагчид Паул заавар өгсөн байна. За би уншлаа. Титийн 1:5-9. Би чамайг Критэд үлдээсэн нь чи дутагдсаныг гүйцээж миний чамд зааварснаар хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм аа. Ахлагч хүн гин зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, итгэгч хүүхдүүдтэй байх ёстой бөгөөд тэдэнд самуурдаг, эсвэл хэслүү хэмээн буруутгагдаагүй байх учиртай. Юу гэвэл харгалзагч нь Бурхны няруу учраас гин зэмгүй, дур зоргоороо биш, түргэн замгүй, дасанд үл шинтэгч, зодоонч биш, бохир олз ашиг хайдаггүй, харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, бие барьдаг байх ёстой бөгөөд сургаалын дагуу итгэмжит үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэрээр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгчдийг няцаах чадвартай байна. За энэ бол Титэд өгсөн заавар байна. За одоо цөмөрөө 1-р Тимоте руу очие. За энийг уншихаас өмнө би нэг тайлбар хэлье. Ерөнхийдөө шинэ гэрээ бид нар харах юм бол чуулганы удирдлагад хоёр байр суурь, хоёр үүрэг даалгаврыг заасан байлээ. Нэг нь болохоор ахлагч, нөгөөх нь үйлчлэгч. Ахлагч, үйлчлэгч. Тэгэхдээ энэ дотор бас 3 нэр томьёо явж байгаа. Нэг нь болохоор ахлагч, халамжлагч. За энэ ариун библиэр бол харгалзагч гэж явж байгаа. Гэтэ манай смолоор бол энэ халамжлагч гэж орж иж байгаа. Нөгөө нэр нь болохоор үйлчлэгч гэдэг. Гэхдээ ерөнхийдөө халамжлагч, ахлагч хоёрыг энэ бол нэг үүрэг функцийг хоёр нэрээр нэрлэж байгаа гэж ихэнх эрдэмтэд үздэг. Түүхэндээ тэгж үзэж тайлбарлаж ирсэн. Гэхдээ яг энийг салгадаг чуулганууд, салгадаг урсгалууд бас бий л дээ. Гэхдээ ерөнхийдөө ихэвч энэ хоёрыг бол нэг гэж хардаг. Үйлчлэгчийг бол арай тусдаа хардаг. За жишээлбэл та нар Үлс намын үйл явдлыг санаж байвал Филипп гэж дагалдагч байсан. Тэгээд Филиппийг нас орохоос өмнө чулуугаар шийдвэрлэхээс өмнө ахлагч нарын дунд нэгсэндээ Иесусийн 12 элчийн дунд за бид нар нөгөө хоолны үйлчлэл, үгийн үйлчлэл хоёртаа бид нар бүр алинд нь хүрхээ байлаа. Тэм учраас бид нар үг, залбирал хоёрт анхаарахын тулд үйлчлэгч нарыг цөмөрөө томилё. 7 хүнийг гаргаж ирье гэд томилсон байдаг. Тэр 7-г болохоор үйлчлэгч гэж нэрлсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энд яригдж байгаа үйлчлэгч гэдэг байр суурь, үүрэг даалгаврыг бол нөгөө үйлс намдаар гарсан тэр үйлчлэгч гэдгийг ер нь ойлгодог. Зарим хүмүүс бол яг ялгаатай гэж хардаг. Гэхдээ ерөнхийдөө нэг тойрноо хэрэглэгдсэн учраас нэг гээд харахад ерөөсөө буруутах юм бол байхгүй. За тэгэхээр одоо энд бидний унших гэж байгаа хэсэг дээр болохоор ахлагч, халамжлагч, үйлчлэгчийн тухай яг одоо энэ 1-р Тимоте дээр гуруулаа гарч ирнэ. Гэхдээ энэ бол үндсэндээ хоёр байр суурь буюу хоёр үүрэг даалгаврын тухай ярьж байна гэж ойлгоорой. За уншия. 3:1-с энэ бол итгэмжит үгээ. Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзэж байгаа бол тэр хүн сайн ажлыг хүсэж байна. Тиймээс харгалзагч нь гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, хэрсүү, ухаантай, бие барьдаг, хүндлэл хүлээсэн, зочломтгой байх ба заах чадвартай, дарсанд үл шинтэгч, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлж бус, мөнгөнд шуналгүй, өөрийн гэрийг сайн захирдаг, бүрэн хүндлэгдэн хүүхдүүдээ захирдаг байх ёстой. Хэрэв хэн нэгэн өөрийн гэрийг захирч мэдэхгүй бол хэрхэн Бурхны чуулганыг халамжлах билээ?
шин итгэгч байж болохгүй. Эс бөгөөс бие тоон диавлын ялд унах вэ. Тэрээр буруу талд хийгээд диавлын орхинд унахгүй тулд гадна барьсны зүгээс сайн гэрчлэлтэй байх ёстой. За одоо цааш юм. Энэ болохоор үйлчлэгчийн тухай. Үүнчлэн үйлчлэгчид нэр хүндтэй, хоёрдмол үгтэй бус, дарсанд шундаггүй, эдийн шуналгүй, итгэлийн нууцыг цэвэр мэс чанараар сахидаг байх ёстой. Эхлээд тэд шалгагдаг. Тэгээд гин зэмгүй аваас үйлчлдэг. Түүнчлэн эмэгтэйчүүд хүндтэй, гүтгэгч бус, төвчээртэй, альваад итгэмжтэй байх ёстой. Үйлчлэгч нь нэг эхнэрийн нөхөр, хүүхдүүдэд болон гэр бүлээ сайн захирдаг хүн байгээ. Учир нь онц үйлчлсэн нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүсдээ итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг. За. Энд тэгэхээр ахлагчийн тухай, үйлчлэгчийн тухай шаардлагуудыг бид нэр сая харлаа тийм. Тэгээд ингээд мэдээж энэ бол Тимотед бичсэн, Титэд бичсэн хоёр өөр хүнд бичсэн загтал боловч ерөнхийдөө адил төстэй зааврыг өгж байгаа. Хоёулаа л ахлагч хүмүүсийг томилох даалгавартай. Тэр ахлагч хүмүүсийг томилохдоо за ийм шаардлага хангасан хүмүүсийг томилоорой гэсэн даалгавар өгж байгаа учраас ихэнх зүйлсүүд хоорондоо ер нь таарж байгаа. Тэр тавьж байгаа шаардлагууд. Тэгэхдээ өнөөдрийн бидний номлын зорилгын төлөө ерөнхийд нь ахлагч, үйлчлэгч энд тавьсан шаардлагуудыг нийлүүлээд би энэ дээр удирдагч гэдэг нэрээр ярих юм шүү. За яагаад гэвэл хийж байгаа ажлын хувьд тийм том ялгаа байхгүй. Яагаад гэвэл үйлс номыг хэрвээ харах юм бол үйлчлэгч хүмүүс нь номлож исэн, сайн мэдээ тарааж исэн, эдгэрлийн үйлчлэлийг хийж исэн, бүхэл юмыг хийж исэн, элч нар ч гэсэн адилхан. Тэгэхээр энэ бол нэг тийм нэг нөгөөгөөс айхтар ялгаатай, нэг нөгөөгөөс айхтар дээр доор тийм хоёр функц, тийм хоёр үүрэг даалгавар байрсуу биш. Ахлагч, үйлчлэгч. Яг нь зарим чуулган түүхэн уламжлалынхаа хугацаанд бол ер нь бол үйлчлэгч хүмүүсийг илүү практик зүйлийн үүрэг даалгавар өгөөд ахлагч нарыг номлох, заах, сүнслэг үйлчлэл рүүгээ тавих хандлагатай байдаг. Ер нь тэр нь ч гэсэн Библийн үндэслэлтэй. Гэхдээ өнөөдрийнхөө номлын хувь зүймөрөө ярихдаа удирдагч гэдэг ерөнхий нэрийн дор за удирдагч хүн ер нь ямар байх нь зөв юм бэ? Библи удирдагч хүнээс юу хүлээдэг юм бэ? Юу гордож ямар шаардлага тавьд юм бэ гэдгийг цөмөрө харъя. За тэгвэл удирдагч гэж харахтаа цөмөрө за энэ саяны хэлсэн зүйлсийг одоо ингээд харьцуулаад, жагсаагаад, нэлээд нягтлаад хэрвээ харах юм бол ахлагч, үйлчлэгч буюу удирдагч хүнд тавигдж байгаа шаардлагын ихэнх нь зан чанарын хувьд. За би дахиад хэлье. Удирдагч хүнд тавигддаг шаардлагын ихэнх нь зан чанарын хувьд. Чадвар, авьяас, бэлэг, одоо эсвэл туршлага гэдэг зүйл айхтар чухал бас энд ерөөсөө тавигдаагүй. Харин хамгийн чухал зүйл, хамгийн олон дурдж байгаа зүйл ерөөсөө зан чанар байна. Зан чанар, төлөвшөл, тэр хүний яаж амьдарч байна, тэр хүний амьдралын хэм маяг нь ямар уу, тэр хүний амьдралыг бас ярихдаа бүхэлд нь ярьж байгаа. За тэгвэл цөмөрө харъя. Эхлээд тэр хүний хувь хүний зан чанарыг ярьж байгаа. Хувь хүний зан чанар дээр нь ярих юм бол дотор нь дахиад задлах юм бол одоо би бол энэ 3 хэсэгт хуваасан байна. Эхлээд нэгдүгürt нь зан чанарын төлөвшлийг ярьсан. Жишээлбэл за буруутгагдах зүйлгүй. За энэ дээр бол гим зэмгүй гэдэг ариун библиэр явж байгаа. За смол дээр бол ерөнхийдөө буруутгагдах зүйлгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр хүн бусад хүн за энэ хүн за одоо би багийг за энэ манай ахлагч байгаа маа гэд ингээд танилцуулъя гэхэд хин нэг хүн өө эн чинь нөгөө нэг мөнгө идчихсэн хүн нөгөө нэг юм урд нэг юм асуудалтай байсан хүн биш юм уу гэж ярих тааргүй бусдын одоо өмнө муу гიშтэлгүй гэсэн үг. Бусдын өмнө буруутгагдах зүйлгүй нэг өсөндөө өөрийг ингэж яллаад чи тэгжсэн энэ хүн чинь тэгжсэн хүн шүү дээ ингэжсэн хүн шүү дээ гэж тийм олонний өмнө нэр хүндээ алдсан эсвэл янз бүрийн зүйлээр буруутгагдах ёсгүй. Тийм хүнийг гим зэмгүй гэж хэлдэг. Бид нар амьдрал дээр мэдэн тийм асуудалтай буруутгагдчих юмтай хүнийг удирдлага дээр тавих нь ямар асуудалтай гэдгийг бид нар мэднэ.
Тийм хүнийг хүн цэвэр сэтгэлээр, бүрэн зүрх сэтгэлээр дагаад явах ч бас хэцүү байдаг, тийм үү? Энэ хүн чинь ингээд за одоо жишээлбэл за багшиг ч юм тийм үү те, эсвэл хин нэгэн одоо үнэхээр таныг та дахыг хүсэж байгаа хүн чинь хэрвээ ямар нэгэн асуудалд орооцолдсон байвал таны тэр хүнийг үнэлэх үнэлэмж, тэр хүнийг одоо дагах, тэр хүнээс үг сонсох хүсэл шууд буудаг. Тэгвэл энэ дээр хэлж байгаа нь удирдагч хүн буруутгагдах зүйлгүй байх ёстой. Тэр хүний амьдралаас нь, тэр хүний гэрчлэлээс нь, тэр хүний гэр бүлээс нь аль талбараас нь байна. Тэр хүнийг эн чинь ийм байсан шүү дээ, энэ хүн ингэжсэн шүү дээ, тэгжсэн шүү дээ гэж яригдах зүйлгүй байх ёстой. Гэтэ мэдээж энэ дээр ярихдаа бид нар Есүст итгэхээс өмнөх зүйл, дараах зүйлийг ялгах хэрэгтэй. Мэдээж итгэхээс өмнө бол бүгд л буруу замаар хачин аимшигтай амьдралаар бүгдээрээ амьдарч исэн. Тэгэхээр тэрийг нь яриаггүй, харин итгэснээс хойш, итгэсэн цагаас хойш мөртлөө амьдрал нь өөрчлөгдөөгүй. Магадгүй тэр хуучин итгээгүй амьдралынхаа зүйлийг хийсэн хിവэрэ ч юм уу. Эсвэл тэрийг ингээд одоо хүнд амьдрал нь өөрчлөгдөөгүй учраас буцаага тэр хүн нэг дэгэж аваад хээ гэд гаргаад ирэхээр юм байхсгүй гэсэн. Тэгэхээр энэ бол итгэхээс өмнөх амьдралыг яриаггүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй, тийм. Итгэсэн гэж байгаа хүн мөртлөө гэж яригдахаар зүйл бидний удирдагч хүний амьдрал байхсгүй гэж. За дараа нь зан төлөвийн хувьд бол бардам биш гэж. За дахиад яг нөгөө өмнөх бүзэн сайдрын номлол дээр ярьсан, тийм. Есүс юу хэллээ? Хэрвээ та нар агуу нэгэн байхыг хүсэж байгаа бол энэ бүхний донд та нар хамгийн өчүүхэн нь, хамгийн даруухан нь, хамгийн дорд нь, хамгийн үнэхээр бусдад үйлчлдэг нэгэн байх ёстой шүү гэж хэлж байна. Тэгвэл энэ дээр яг л тэр зүйлийг хэлээд байна. Удирдагч хүн тавьж байгаа шаардлагуудыг харах юм бол нэгдүгээрт нь хувь хүний зан чанар. Нэгдүгээрт нь би тэр хүний амьдрал буруутгагдах зүйлгүй, нэг өсөндөө яллагдах юмгүй, гим зэмгүй байх ёстой. Цаашдаа тэр хүн бардам биш байх ёстой гэж. Яг нөгөө Есүсийн ярьсан шиг те даруй байх ёстой гэдэг зүйлийг хэлж байгаа. Цаашлаад дүлгүүн байх ёстой гэж. Тэр хүн зөв сайнд дуртай, хянуур, журамтай, сахилга баттай, худал ярьдаггүй байх ёстой гэж. Эднийг би нийлүүлээд багшлаад юу гэж хэлээд байгаа гэхээр тэр хүний хувь хүний зан чанарын төлөвчлийг хэлж байна. Буруутгагдах зүйлгүй, бардам биш, дүлгүүн, зөв сайнд дуртай, хянуур, журамтай, сахилга баттай, худал ярьдаггүй. За, удирдагч хүн тавьж байгаа зан чанаруудын хоёр дахь талбарыг би бол мөнгө санхүү гэж хэлсэн. За, энэ дээр ахлагчдад хэлж байгаа, үүслэгчдэд хэлж байгаа мөнгөнд хомхоор нь шундаггүй. Бузар ашигын хойноос явдаггүй. Нэг өсөндөө за энд мөнгө олчих арга байна гэж тийм буруу аргаар, бусармаг аргаар мөнгөний хойноос, ашигын хойноос явдаггүй байх ёстой гэж хоёр нь хэлсэн. Тэгэхээр энэ мөнгөн дээр энэ хүн яаж харьцаж байна? Мөнгөтэй энэ хүн яаж харьцдаг вэ гэдэг бол энэ хүний зан чанарын маш том хэсэг байна. Хэрвээ мөнгөний ашигын хойноос явдаг өлөн хомхоо сэтгэлтэй бол ийм хүн удирдлага дээр гарахад зүгээр л бөөн холион бантан бөөн аимшигтай юм болно. Яг л тэр хүн хаал байсан газар ямар л мөнгө боломж байна те. За би ингээ мөнгө олчих, би ингээд эндээс ингэчий гэдэг мөнгөний нөгөө нэг юуны зоосны цорхоогоор юмыг хардаг болно л гэсэн үг. Тийм учраас ийм хүнийг тавьж болохгүй гэж. За 3 дугаарх нь хувь хүний зан чанарын 3 дахь хэсэг нь болохоор биеэ захирах чадварын тухай ярьж байна. Тэр хүнийг түргэн ууралдаггүй, биеэ захирдаг, дарсан шинтдэггүй, зодоонч бус танхаардаггүй гэж. За энэ үгнүүд бол ерөөсөө яг саяны үнсэн Тит 1-р Тимотед байгаа үгнүүдийг л би хэлж байгаа. Би өөрийнхөө үгээр хэлээгүй. Яг тэднийг би ингээд арай өөр дараалалд оруулаад категорилоод хуваачаад байгаа.
За тэгвэл удирдагч хүний хувь хүний зан чанарын хувьд те 3 талбарыг хэлсэн байна. Хувь хүний зан чанарын төлөвшөл, мөнгө санхүү, бие захирах чадвар. Цаашлаад удирдагч хүний бас гэр бүлийн тухайн дээр ярьж байгаа. Гэр бүл нь за тэр хүнийг нэг их нэртэй байгаарай гэж. Тэгэхээр энэ юу яриад байгаа гэхээр ерөнхийдөө шинэ гэрээний үед бас Израилийн хуучин гэрээний соёлын түүхэн хувьд ч гэсэн ахлагч хүмүүс бол үндсэндээ дандаа эрэгтэй хүмүүс байсан. Тухайн нийгмийнхаа өндөр настай, ахмад настай, туршлагатай, олноос хүндэтгэлийг олсон нэр хүндтэй эрэгтэй хүмүүс байсан. Тэгээ тийм учраас энэ одоо уламжлал маань ч гэсэн шинэ гэрээний яг энэ эхний үед үргэлжлээ явж байгаа. Тийм учраас энэ дээр за гэр бүлийн хувьд нэг их нэртэй байна шүү гэж. Хоёрдугаарт нь гэр бүлээ сайн авч явдаг байх ёстой гэж. Яг тэгэхээр энэ дээр хэлэхдээ гэр бүлээ хэрхэн сайн авч явахыг мэддэггүй хүн Бурхны чуулганыг яаж халамжлах вүлээ гэж байна. Тэгээ цааш нь хүүхдүүд нь бас ямар байхыг энэ заагаад ирсэн байна. Хүүхдүүд нь итгэгч байна. Хүүхдүүд нь тэрслүү биш байна. Бас захиргаагүй, замбраагүй хүүхдүүд байж болохгүй. Тэг бусдад бас хүндлэл үзүүлдэг хүүхдүүд байна гэж. Ахлагч хүний, удирдагч хүний. За тэгэхээр удирдагч хүн зөвхөн хувь хүнийхээ хувьд биш те. Бас гэр бүлээ яаж авч явж байгаа байдлыг нь бас харах хэрэгтэй гэж. За энэ бол нэлээд том үзүүлэлт, том шаардлага гэсэн. Яг л хувь хүн өөрийгөө аваад явна гэдэг бол тодорхой хэмжээний чадвар, тодорхой зүйл шаардна. Харин гэр бүлээ аваад явна гэдэг бол ер нь бол хүнээс нэлээд зүйлийг шаардна. Нэлээд төсвөр, төвчээр, ухаан, залбирал ерөөсөө гэр бүлээ яаж авч явах вэ гэдэг бол ер нь хүнээс бол хувь хүн өөрийнхөө амьдралыг авч явахаас маш их зүйлийг шаардна. Тийм учраас энэ дээр за хэрвээ гэр бүлээсээ авч явж чадахгүй байгаа бол тэр хүн Бурхны гэр бүлийг, Бурхны чуулганыг халамжлаад анхаарал авч явна гэж байхгүй гэж хэлээд байгаа гэсэн. Тийм учраас энэ дээр Паул ерөөсө гэр бүлийн сайн хараарай гэж. Тийм учраас нөгөө нэг түрүүний бүтэн сайдрын хэлсэнтэй Христ итгэлд удирдлага бол энэ дэлхийнхээс өөр гэдэг нь энэ дээр байна. Энэ бол бас нэг талбар. Яг л одоо энэ дэлхийн зарчмаар явж байгаа удирдлага дээр жишээлбэл за компани гэхэд тэр хүний гэр бүлийн амьдралыг тийм чухал авч үзэхгүй. Тэр хүн салсан байна уу, эхнэрээ зоддог байна уу, тэ гэр бүлээ хүчирхийлдэг байна уу? Тэр бол ажлын шаардлага энэ дотор орохгүй. Яг л тэр ажлын үр даалгавар дотор тэр нь шууд хамаатай биш. Гэхдээ шууд бусаар мэдээж нөлөөлнө. Шууд бусаар тэр бол хамаатай боловч орж ирэхгүй. Харин Христ итгэлд удирдлагын хувьд удирдагч хүний зөвхөн олонний өмнө харагдаж байгаа байдал нь удирдлага биш. Бусны өмнө харагдахгүй байгаа бүх зүйл нь удирдлагатай цуг явдаг учраас за тэр хүний хувь хүний төлөвшөл, зан чанарыг нь хараараа бас олонний өмнө тодорхой хэмжээгээр харагддаг гэр бүлийг нь үр хүүхдүүдийг нь хараарай гэж. За энэ бол нэлээд өндөр бас зүйл. Тийм учраас түрүүн энэ дээр Титэд хэлсэн баг. Тэгээ Тимотед хэлсэн баг. Хэрвээ хэн нэгэн хүн ахлагч, удирдагч болохыг хүсэж байгаа бол тэр хүн эрхэм үүргийг хүсэмжилж байгаа юм байна гэсэн. Нэгсэндээ нэлээд жоохон олон зүйлийг шаардсан зүйлийн төлөө тэр хүн хүсэж байгаа юм байна шүү. Гэхдээ тэр бол буруу гэсэн үг биш. Гэхдээ юуны төлөө явж байгаа гэдгийг мэдэрэй гэсэн утгаар Паул тэнд хэлээд байна. За цааш нь хувь хүний зан чанар дээр гурав дахь талбар нь юу вэ гэхээр нийгэмдэх байр суурийг дээр ярьж байгаа. За эхний хувь хүний талбарчлалын зан чанар нь болохоор талбар нь зан чанар байсан. Хоёр дахь нь гэр бүл байгаа да. Гурав дахь нь нийгэмдэх байр суурийг нь хараарай гэж. За нийгэмдэх байр суурийг нь юу гэж хэлсэн бэ гэхээр адилхан дахиад буруутгагдах зүйлгүй. Нэг өсөндөө олонний өмнө яллагдах одоо ингээд муугаар хилэгдэх тийм зүйл байх ёсгүй. Бусдын хүндлэлийг олсон байх ёстой гэж. Нэгсэндээ олонний өмнө тэр хүн нэр хүндтэй, тэр хүн
бусад хүмүүс тэр хүнийг хараад хүндэлдэг, тэр хүн тодорхой хэмжээний амьдралаараа, жишээгээр, үлгэр дуурайлаараа олонний хүндлэлийг олсон байх ёстой. 3 дугаарх нь зочломтгой гэж. Удирдагч хүн тэгвэл нийгэмдээ зочломтгой байх ёстой. Нэгсэндээ гэр орныг нээдэг, гэр орондоо хүмүүс авчирдаг, дайлдаг, цайлдаг, одоо ингээд үнэхээр тодорхой хэмжээгээр тэр итгэлийн хүмүүсийг ялангуяа итгэлийн ахын дүүсээ гэртээ урьж дайлахыг нь хэлээд байгаа. Гэхдээ мэдээж байнгын зочид бодол шиг байхыг яриаггүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээгээр зочломтгой гэдэг чанарын хэмжээ хязгаарыг бид нар бол ер нь төсөөлж байгаа тийм. Дөрөвдүгээрт нь гадны хүмүүсийн өмнө нэр хүнд сайтай байх ёстой гэж. Би энэ дахиад ерөөсөө би энэ яг бичигдсэн зүйлийг л энэ тэнд нь оруулаад хуваарлчиад байгаа. Гадны хүмүүсийн өмнө нэр сайтай байх ёстой. Тэгвэл буруутгалд өртөж сатааны урхинд унахгүй гэж. Тэгэхээр удирдагч хүнд тавьж байгаа шаардлага маань тэгвэл зан чанарын хувьд хувь хүний төлөвшлийг ярьж байна. Гэр бүлийг нь ярих нь байна. Бас нийгэмд тэр хүний эзэлж байгаа байр суурийг нь бас хараарай гэж Паул энэ зааж байна. За цааш нь хоёр дахь зүйл юу гэвэл удирдагч хүний итгэлийн амьдрал нь үлгэр жишээ байх хэрэгтэй гэж. За энийг яаж гаргаж ирж байна гэхээр ялангуяа ахлагч хүнийг энэ дээр заах чадвартай байх хэрэгтэй гэж хэлсэн байна. За энэ заах чадвар бол ерөөсөө энэ олон шаардлагууд дотроос бараг ганцхан чадварын шаардлага байна. Бус нь бүгдээрээ ихэнх нь зан чанарын шаардлага. Зан чанар, төлөвшөл, тэр хүний хувь хүн хэмбэ гэдэг. Энэ бол харин заах гэдэг бол яг нөгөө олж авах ёстой, суралцах ёстой, магадгүй өсөх ёстой, бас бурхнаас тодорхой хэмжээний авьяасыг авсан тийм чадварыг олж заах чадвартай байх ёстой гэж Паул хэлсэн байна. Цаашаа итгэлээ энэ хүн сахидаг байх ёстой. Энийг хоёулын дээр нь ахлагч дээр шилсэн байгаа, үүсдэгч дээр ч бас хэлсэн байна. Итгэлээ сахидаг. Нэг өсөндөө амаараа ярьдаг зүйл нь тэр хүний амьдралаас харагддаг байх ёстой. Тэр хүн зөвхт байх хэрэгтэй, ариун байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь эрүүл сургаалаар бусдыг ятгах, эсэргүүцэгчдийг няцаадаг байх хэрэгтэй гэж. Энэ дахиад нөгөө заах чадвартай холбоотой байна. Эрүүл сургаал заадаг. Тэгээд тийм учраас эрүүл сургаалаараа нөгөө буруу сургаал тарааж исэн хүмүүсийг няцааж чадна гэж хэлж байна. Тэгвэл эхний миний хэлсэн зүйл юу гэхээр удирдагч хүн тавигдах шаардлагын ихэнх нь юу лээ? Зан чанар. Тийм учраас өнөөдөр ч гэсэн нийгэмдээ ажилд авахтаа хүнийг чадвараас илүү зан чанарыг нь хардаг болсон. Энэ хүн итгэмжтэй хүн. За гэсэн бол за цагтаа ажилдаа ирдэг үү? Энэ хүн худлаа ярьдаг үү? Үнэн ч үү? Шудраг уу? Энэ хүн мөнгө хулгайлах боломж гарлаа гэвэл хулгайлдаг хүн үү эсвэл үгүй яг шудраг байж чаддаг хүн үү гэх мэтчлэнгээр зан чанарыг илүүд үздэг болсон. Монголд ч гэсэн яг адилхан. Дипломоо гаргаад ир гэхийн оронд харин за чиний зан чанарыг мэдэж авъя гэсэн утгатай асуулт тестүүдийг хийдэг болсон. Өнөөдөр бид нар дааш нөгөө социализм юм уу юунаас юм болоод сургууль сурна гэдэг нь хувь хүнийг төлөвшүүлэх гэж байгаа юм шиг горилго тавьж тэндээс тийм хүсээд идэг. Гэтэл боловсрал үндсэндээ хувь хүнийг төлөвшүүлэх тал дээр маш бага зүйлийг хийдэг. Зүгээр л хүнд мэдлэг өгдөг тэр шаардлагатай толгой мэдлэг өгдөг. Харин хувь хүнийг яаж төлөвшүүлэх энд яриад байгаа шудраг байх, үнэнч байх, худлаа хэлдэггүй, мөнгөнд шунхаардаггүй, гэр бүлээ зүү авч явдаг энэ бүх зан чанарын төлөвшөл, хувь хүний төлөвшлийн тухайд боловсрал маань маш бага зүйлийг хийдэг. Би огт хийдэггүй гэж хэлээгүй л дээ. Маш бага зүйлийг хийдэг. Энэ маань улам багассан. Нийгмээсээ болоод ч юм уу мөнгөний хойноос маш их явсан учраас гэтэл өнөөдөр харин амьдралын талбар дээр хүнээс юу шаарддаг вэ? Ажил хүнээс юу шаарддаг вэ гэвэл зарим ажил мэдээж маш их мэдлэг шаардна. Одоо жишээлбэл шинжилгээ ухааны ажил, лаборатори ажил ч гэдэг юм уу үнэхээр маш нарийсан, мэрэгшилтэн шаардлагатай ажлын байрнууд байна. Гэхдээ ерөнхийдөө нийгэн дээр байгаа ихэнх ажил бол хүнээс зөв зан чанарыг шаарддаг. Ажлын цагаа барьдаг, чадахгүй бол даруухнаар
би сурыг надад заагаад өгөөч гэдэг бардамдаггүй, өнгөрдөггүй, сагсуурдаггүй, худлаа ярьдаггүй. Тэгвэл ихэнх ажил ерөөсөө хүнээс зөв зан чанарыг шаарддаг. Тэгвэл яг тэрнтэй адилхан чуулган ч гэсэн яг адилхан. Хувь хүний зан чанарыг шаардж байна. Гэр бүлийг нь хараарай гэж байна. Яг л гэр бүлээ авч явах, гэр бүлээ зөв авч явсан туршлагатай, мэдлэгтэй одоо нэгсэндээ тэрийн хүүхдүүдийнх нь үлгэр жишээнээс нь хараарай гэж. Яагаад гэвэл хүүхдүүд бол тэр гэр бүлийн тойл юм аа. Тэгээд энэ би дахиад нэг зүйлийг бас нэг давшрамд нь хэлээд тэгэхээр ялангуяа итгэгч хүмүүс нэг зүйлийг бодоод яваад байдیں۔ Хүүхдээ цуглаанд авчираад хүүхдийн цуглаанд өгөхөөрөө за хүүхдийн цуглаан манай хүүхдийг нэг сайхан библийн мэдлэгтэй, манай хүүхдийг нэг сайхан сургаад өгөөрэй, манай хүүхдийг ерөөсөө нэг төлөвшүүлээд өгөөрэй гэдэг горьдлоготойгоор, тийм бодолтойгоор гээд хүүхдэд цэцэрлэгт өгж байгаа юм шиг өгөх гээд байдаг. Би харин өмнө үйлчилж байсан чулуунуудаа дандаа хэлдэг. Үгүй ээ, уучлаарай. 7 хоногийн ганцхан өдөр, ганцхан цагч хүрэхгүй хугацаанд хүүхдээ бид нар нэг библийн тухай сонсгож байгаа үед энэ маань би тооцож үзсэн. Өдрийн 24 цаг, 7 хоногийн нийт цагаа тооцох юм бол энэ бол ерөөсөө ганцхан хувь байдаг. Бидний цуглаандаа өнгөрүүлж байгаа энэ цаг байна шүү дээ. Бидний 7 хоногийн 1% билээ. Цагийн хувьд. Бид нар 99% цуглаанаас гадуур өнгөрөөдөг. Мэдээж ихэнх нь унтан, ажиллаа хийн, гэр бүлтэйгээ байна. Ганцхан хувийг бид нар цуглаж хамтдаа өнгөрүүлдэг. Тэр ганцхан хувь дээр нэг жоохон хэсэг дээр нь хүүхдэд маань Библийн тухай зааж байгаа зүйлээр хүүхдийгээ Библийн мэдлэгтэй, Библийн дагуу төлөвшнө гэж бид нар үнэндээ горьдох нь үндэслэлгүй болчихж байгаа. Харин тэгвэл хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхдээ төлөвшүүлэх ажил хаана явах ёстой гэвэл гэр бүл дотор. Эцэг эхийн анхаарал халамж, эцэг эхийн удирдлага, эцэг эхийн сургамж дор явах ёстой. Тэгэхээр хүүхдийн цуглаан, бүтэн цуглааны хүүхдийн цуглаан бол үнэндээ зүгээр дэм байхгүй. Гол зүйл нь биш. Эцэг эхийн гэр бүлдээ хүүхдээ хүмүүжүүлж байгаа зүйл нь жоохон дэм өгж байгаа. Дэм. Харин ихэнх ажил 99% нь гэр бүл, эцэг эх өөрсдөө хийх ёстой. Хүүхдээ яаж авч явах вэ, яаж хүмүүжүүлэх вэ, итгэлийн дагуу яаж дагуулах вэ гэдэг. Тэгэхээр энэ дээр биднэрт мэрэгүн хаан хэрэгтэй гэсэн. Тэгвэл гэр бүл дотроо бид нар хүүхдээ яаж авч явах вэ гэдэг дээр илүү суралцах хэрэгтэй гэсэн. Зүгээр цуглаанд яаж авчиж өгөх вэ, хүүхдийн хичээлийг яаж сайжруулах вэ гэдэг бол яригдана. Гэхдээ илүү яригдах, илүү санаа тавих ёстой, илүү бодох ёстой, илүү залбирах ёстой зүйл маань юу вэ гэвэл би аав хүн бол, би хэрэг ээж хүн бол хүүхдээ яаж итгэлдээ би суйлуулах вэ? Яаж би авч явах вэ? Яаж хүүхдүүдэд би итгэлийн дагуу хүмүүжүүлэх вэ? Итгэлээр нь би яаж хөтлөх вэ? Дагуулах вэ гэдэг зүйлийг л илүү бодох хэрэгтэй гэсэн. Тэрнээс биш хүүхдийн хичээлийн багшид найдах зүйл ерөөсөө биш. Тэгэхээр та бүхэн хэрвээ тийм жоохон ч гэсэн хазаалт байсан бол яг одоо за энэ миний ажил юм байна. Хүүхдээ гэр бүлээ нөхөр хүн бол эхнэрээ хүртэл те дагуулад хөтлөөд гэр бүлийн амьдралд, итгэлийн амьдралдаа дагуулад явна гэдэг бол өрхийн тэргүүний үүрэг. Хэрвээ ганц бие эмэгтэй хүн байгаа бол тэр хүн ч гэсэн адилхан. Хэрвээ хүүхдтэйгээ байгаа бол тэр хүн ээж нь хүүхдэд дагуулад явах нь, итгэлийн дагуу дагуулах нь тэр ээжийн л үүрэг. Тэрнээс биш хүүхдийн цуглааны багшийн үүрэг биш. Мэдээж энэ бол байх шаардлагатай. Гэхдээ энэ бол дэндүү цагийн хувьд ч боломжгүй, амьдрал бодит амьдрал дээр ч гэсэн боломжгүй. Харин хүүхэд хаана юу харж өсөж гэн, хэнийг дагаж гэн, ямар жишээг нүдэн дээрээ харж гэн 21 цаг тэр л ерөөсөө тэр үнийг тодорхойлно. Тийм учраас энэ дээр Паулийн хэлээд байгаа, Библиэр хэлээд байгаа, Есүсийн хэлээд байгаа ерөөсөө гэр бүл гэдэг бол энэ хүүхдээр анхаараа гэдэг нь буцаагаад нөгөө эцэг эхийн хинбэ гэдгийг нь тодорхой хэмжээгээр харуулдаг байгаа байхгүй. Тийм учраас энэ дээр маш чухал зүйл орж ирж байна. За тэгвэл миний хэлсэн эхний нэг дэх зүйл нь болохоор те удирдагч хүнд тавигдах шаардлагын ихэнх нь зан чанар. Зан чанар. Чадвар тодорхой хэмжээгээр. Харин хоёр дахь зүйл нь удирдагч хүний итгэлийн амьдрал нь өөрөө үлгэр жишээ буюу тэр хүн итгэлээ сахидаг байх хэрэгтэй. Өөрөө итгэдэг хичээл эсвэл өөрөө удирдагч гिचээд өөрийнх нь амьдралаас заадаг зүйл нь харагдахгүй байгаа бол тэр хүн яг удирдагч байр суурин дээр байж магадгүй. Удирдагч гэдэг нэртэй байж магадгүй. Пастор гэдэг нэртэй байж магадгүй. Гэхдээ уучлаарай. Тэр үүргээ
гүйцэтгэхгүй байна л гэсэн. Тэр нэр чухал биш, харин амьдрал чухал. Юу харуулж байна? Яаж амьдарч байна? Үр дүн нь илүү чухал болж байна. Тэгээ миний хувьд амьдрал дээр яг энэ удирдлага гэдэг дээр надад нэг жишээ болсон хүн бол яг надтай би хамт үйлчилжсэн Роб ах маань байдаг. Би Роб ахыг бол Монголд 10 хэдэн жил, за бараг 9 жил, 10 жил юм байна. Бид нар яг ерөөсөө ах дүү шиг битээр ойрхон байсан. Би тэднийхээр ордог, гардаг, хондог. Тэгэл тэдний амьдралыг бол ер нь их ойр дотноос ойроос харсан. Тэгээ би оройдохороо тэдний хичээлийгээд хончдог байсан. Тэдний ингээл хизээж хамаагүй очичдаг. Их л одоо янз янзын шалтгаанаар. Тэгээ тэр хүний хүүхдүүдэд яаж хүмүүжүүлж байгаа, хүүхдүүдэд яаж итгэл дээр дагуулж байгаа, хүүхдүүдтэйгээ яаж ширээн дээр хамт хоол идж байгаа, яаж хамт залбирч байгаа. Тэгээ одоо өнөөдөр ингээд хүүхдүүдийг харахлаа, хүүхдүүд нь өөрсдөө том болоод өөрсдөө ингээд өсөөд өсвөрийн залуучуудын үйлчлэлийг хийгээд өөрсдөө ингээд үйлчлэлд яваад ингээд бүр битээр уулзахаараа асуудیں۔ Та яаж хүүхдүүдээ юм болгоч ваа? Хилээч ээ, зааж өгөөч ээ гэд би сурмаар байна гэд үнэхээр тэгээд тэр хүний амьдралаас тэр хүний жишээнээс яг энэ удирдлагын тэр мөнгө санхүүтэй харьцаж байгаа ч юм уу, амьдралаа яаж авч явж байгаа, тэр даруй байдал тэгэхээр тэр амгалан бардам биш. Ерөөсөө энэ байгаа зүйлсийг би хамгийн ойрхон миний удирдагчийн жишээ бол ерөөсөө Роб Бриджит хоёр байна. Тэгэхээр таны хувьд ч гэсэн тийм жишээг та дагаарай. Тийм жишээ таны өмнө таны амьдрал хэрвээ байгаа бол та тийм зүйлийг дагаарай. Харин буруу жишээг бити дагаарай. Яг л энэ бол бидний амьдралд нөлөөтэй байдаг. Бид нар юу харж байна? Ухамсартай ухамсаргүй, санаатай санаандгүйгээр тэрийгэ дагдаг. Тийм учраас энэ дээр бид нар сайн үлгэр жишээг, сайн үлгэр дүрэлийг амьдралаараа бид нар даах нь маш чухал байна. За, 3 дугаарх нь удирдагч хүн бусдаар эхлээд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, шалгагдсан байна гэж. Энэ 3 дахь шалгуур байна. За, эхний шалгуур нь зан чанарын шалгуур, хоёр дахь нь итгэлийн амьдрал нь үлгэр жишээ байх хэрэгтэй, 3 дугаарх нь бусдаар эхлээд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, шалгагдсан байна. Энэ нь хаана байгаа гэхээр энэ хүмүүс эхлээд шалгагдах ёстой ба буруутгагдах зүйлгүй аваас үйлчлэгээ гэж хэлсэн байна. Бас шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс тэрээр бие тоож сатааны амсах ялд унах вэ гэж хэлсэн байна. За нэг өсөндөө энэ дээр юу хэлээд байгаа гэхээр дөнгөж саяхан итгэсэн хүнийг удирдагч бүү болгоо гэж. Тэгээ бид нар янз бүрийн шалтгаанаар, янз бүрийн шаардлагаар эсвэл нөхцөл байдлаар шахагдаад шинэ хүнийг тавьдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ нь алдаа болдог. За зарим тохиолдолд Бурхны нэгүслэр нийгэм яах вэ? Тэгээд нөгөө хүн нь хэрвээ даруухан байгаад сургагдаад үнэхээр Бурхны өмнө зөв сэтгэлтэй байвал тэгж яагаад өснө гайгүй. Харин ихэнх тохиолдолд шин итгэгч хүн үнэхээр удирдлага дээр тавигдана гэдэг бол дэндүү том ачаа, дэндүү эртэтсэн ачаа байдаг. Тийм учраас энэ дээр хэлэхдээ шин хүн байж болохгүй гэж хэлж байна. Шин итгэгч. За тэгээд тэр хүн хамгийн эхлээд шалгагдсан байх хэрэгтэй. Нэг өсөндөө шалгагдана гэдэг нь бусад хүмүүс тийм ээ. Энэ хүн бол шудраг хүн юм байнамаа. Энэ хүн тийм ээ. Гэр бүл нь ийм юм байнамаа. Тийм ээ. Энэ хүн бие захирдаг хүн. Энэ хүн архиудаггүй. Энэ хүн ингээд мөнгөн шунхаараад байдаггүй. Энэ хүн зодоонч биш. Энэ хүн хэрүүлж биш. Энэ хүн түргэн ууртай биш ээ гэж бусад хүмүүс таньсан. Нэг ёсондоо тодорхой хэмжээгээр тэр бүлэг хүмүүс донд байсан байх ёстой гэсэн. Бид нар хамт байгаагүй хүнээ хэлж чадахгүй. Хамт байгаагүй хүнээ тийм ээ гэж тэр хүний зан чанар дээр тийм би энэ хүнийг тэрийг нь ингэж хэлж чаднаа гэж хэлж чадахгүй. Тийм учраас нэг ёсондоо тодорхой хэмжээгээр тэр бүл хүмүүс дотор, тэр итгэлийн бүлэг дотроо хамт байсан, тэрний зан чанар нь шалгагдсан, танигдсан, тэгээд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тийм учраас удирдагч гэдэг бол үндсэндээ шууд гараад ирдэг хүн биш. Өөрөөр хэлбэл удирдагч хүн гэдэг бол аяанда өөрөө зан чанараараа, аяанда өөрөө хийж байгаа үйлчлэлээрээ танигдана. Зүгээр л тэр хүнийг заавал пастор, ахлагч, удирдагч гэж дуудах нэр цод өгөхөөс өмнө тэр хүн үйлдэлээрээ, амьдралаараа, зан чанараараа байгаагаараа зүгээр л за энэ хүн нэг
овоо час хийсэн хүн байна да гэж ч юм уу тий энэ хүн бол за нэг ястай хүн байна да гэж хэлэхээр зан чанар нь танигддаг гэсэн. Тийм учраас энэ дээр за эхлээд та нар тэр хүнийг тестлээрээ гэж шалгаарай. Шалга жоохон сориод үзтээ энэ хүн чинь та нарын шалгуурыг давах нь уу? Тэгснийхэн дараа удирдлагчаар, ахлагчаар томилоорой гэж Паул энэ дээр зааварсан байна. За тэгвэл өнөөдөр бид нар нэлээд чухал зүйлийг сурлаа тий. Удирдлагч хүн тавигддаг зан чанарын дийлэнх нь зан чанар байдаг. Хоёрдугаарт нь удирдлагч хүний итгэлийн амьдрал нь үлгэр жишээ байх хэрэгтэй. Нэгсэндээ хоёр нүргүү амаараа нэг юм ярьчаад амьдралаараа шал өөр юм харуулдаг байж болохгүй. Гуравдугаарх нь тэр хүн эхлээд шалгагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, тэгээд танигдсан байх хэрэгтэй. Тэгжээж тэр хүнийг тавиараа гэдэг зүйлийг хэлж байна. За тэгэхээр хэрвээ бид нар зөв хүнийг удирдлага дээр тавья, зөв хүний удирдлагын дор байя гэвэл энэ зүйлсийг Бурхны үгэн дээр байгаа энэ мэрэгэн ухааныг бид нар дагах хэрэгтэй гэсэн. Хэрвээ бид нар энэ Бурхны үгэн дээр байгаа зааврыг энэ мэрэгэн ухааныг дагахгүй бол бид нар шаварлуул орчоо гэсэн. Холион бантаа хачин толгой хөлн мэдэгдэхгүй ч юм уу. Эсвэл ингээд нэг бөөн бодлиан болсон ч юм уу. Янз бүрийн юм руу орж магадгүй. Харин бид нар хэрвээ үнэхээр цэгцтэй, замбраатай бас Бурхны үгийн дагуу тэгээд чуулган гэж байгаа Есүсийн нэрээр овоглогдсон бүлийн хувьд зөв ухаалаг явъя гэвэл энд хэлэгж байгаа зааврыг бид нар үнэхээр анзаарах хэрэгтэй. Тэгэхээр энээр би хэн нэгэн хүнийг болж байгаадаа биш ерөөсөө тэгвэл удирдагч хүн тавигдах шаардлагууд нь ийм л байт юм байна. Хэрвээ тэгвэл буцаагаад өөр дээрээ за би хэрвээ удирдагч байх болох юм бол би хэрвээ хүсээд тий сайн хүсэх нь сайн болёо гэвэл за тэгвэл би өөртөө ийм шаардлага тавих юм биш үү гэж бодно гэсэн. Бас бусдаас бид нар ийм зүйлийг хүлээнэ гэсэн үг. Тэгжээж эзний нэр хүнлэгдэнэ. Тэгжээж эзний нэр муугаар хилэгдэхгүй. За дараагийн бид нар номлол дээр яг энэ удирдлагын тухай дахиад нэг явна. Тэгвэл эндээс бид нар үнэхээр эзний чуулганы удирдагч нарын тавигдах шаардлагыг бид нар ингээд үнэхээр бодоорой та бүхнийг залбираасаа гэж хүсэж байна. Тэгээ энэ бол хөнгөн авч үзэх зүйл биш ээ. Энэ болгоны цаана нь учир байгаад идэг. Яагаад тэ итгэлээрээ шалгагдсан хүнийг тавьгээд байгаа. Дахиад цаана учир байна. Яагаад түргэн ууртай хүнийг тавьж болдоггүй юм бэ? Яагаад хэрүүлж биш хүн байх ёстой юм бэ? Яагаад архинд шунхаардаггүй хүнийг тавих ёстой юм бэ? Яагаад хянуур, журамтай, сахилга баттай, худал ярьдаггүй хүнийг тавих ёстой юм бэ гэдгийн цаана энэ бүхний цаана дандаа шалтгаанууд байна. Дандаа шалтгаанууд нь үндсэндээ явсаар хагаад эзний нэр ба. Эзний нэр ариунаар хүнлэгдэх ёстой. Эзний нэр бусдаар муу хэлэгдэж болохгүй. Тэр нь хизээ муу хэлэгдэх вэ гэхээр хүнээс болоод. Эзний нэрээр овоглогдсон удирдагч нь өөрөө хоёр дүртэй амьдрал ивэл эзний нэр муугаар хэлэгддэг. Өө танаа Есүсийн тэгдэг, танаа ингэдэг гэдэг үед олонний дунд нөгөө нэр хүндээ алдчихдаг. Тийм учраас энэ дээр хэлэгдэж байгаа зүйл нь дандаа цаанаа учир шалтгаантай. Бид нар тэр учир шалтгаануудыг нь бодож бид нар удирдагч хүнийг томилох хэрэгтэй. Бас тэр хүмүүсийн хоолой залбирж явах хэрэгтэй гэсэн.